15 дугаар Библи өнөөдөр бидэндээ өгсөн эсний үг байна. За бүгдээрээ хамтдаа нэг ишлэлээр уншаасаа гэж хүсэж байна. Слайдн дээр гарнаа. За би нэгийг уншия. За Йошуа аяыг эзлэн авч түүнийг бүрэмсэн устгасан Ерихо болон түүний хааныг хэрэгсний адилаар Аи болон түүний хаанд Йошуа тийнд хандсан. Мөн Гибеоны орчин суугчид Израильтаа инхийн гэрээ байгуулж Израильчуудтай нэгдсэнийг Иерусалимийн хаан Адони Зедек сонсоод За юу болсон бэ? Яагаад дугаалч төгсгөлд нь бүгдээрээ чанга зэрэг уншин шүү. За бүх хүн дуурын шүү. Бусд нь уншиж юм шиг надад хамаагүй биш. Яг танд хамаатай. Яг танд л өгж байгаа үг байхгүй юу? Тийм учраас үг өсөг бүрийг өөрийн дуу хоолойгоор уншихын төлөө хичээх хэрэгтэй байгаа. Энэ бол маш том мөргөлийн хандлага. Мөргөлдөө чи хэр ачлууд л өгж байгаа гэдгийг чинь бурханд харуулж байгаа хандлага шүү. Та нар бурхны өмнө мөргөж байгаа болохоос биш надад харуулах гээгүй. Тийм ээ? Тийм учраас гар утсуудаа бүгд одоо болно. Гар утсаа унтраагаад гар утсаа доош нь хийгээд зөвхөн эзний үгэн дээр төвлөрөөд чангаар тод томруу нь уншин шүү. Амен. За би 3-аас уншия. Иймээс Хеброны хаан Хохам, Ярмутын хаан Пирам, Лахишийн хаан Яфия болон Эглоны хаан Дебир нарт Иерусалимийн хаан Адони Зедек хил хөргүүлэхтэй. Тэгтэл Иерусалим, Хеброн, Ярмут, Лахиш, Еглоны хаад болох Аморичуудын 5 хаан бүх зэрэгтэйгээ хуран цугларч Гибеоны ойролцоо байрлан тэр хотын эсрэг хөдлөв. Тиймээс Йошуа бүх дайчид болон хамаг эрэлхэх хүчит эрчүүдтэйгээ Гилгалаас хөдлөв. Ийхүү Гилгалаас жагсан шүнжин алхсаар Йошуа тэдний дээрээс гинэт буув. Тэд Израильчуудын урд талд зугтаж бит хорооны замаар уруудаж байхад эзэн тэдний дээр том чулууг тэнгэрээс Азерэ хүртэл буулгасан бөгөөд тэд үхцгээв. Чулуу мөндөрт цохиулн өгөхсөд нь Израилийн хөвгүүдийн элдэнд алагдагстаас олон байлаа. Ийхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож сар эсхөдлөв. Тийхүү нар тэнгэрийн тэхий дунд тогтож бүтэн өдрийн турш огт хэвээсэнгүй. Энэ нь Яшерийн номонд бичигдсэн бусуу. Дараа нь Йошуа болон бүх Израиль Гилгал дахь хоорондоо буцав. Амен. Амен. За өнөөдөр бүгд хамтдаа аюулаас боломж руу эргэх итгэл гэдэг сэдвээр эзний үгийг сонсцгоё. Халелуя. Таны амьдралд ялалт гарцаагүй байх болно. Таны амьдралд сэргэлт заавалчгүй ирэх болно. Амен. 1800 оны үед амьдарч байсан Левайс Страус гэдэг юудэ хүний талаар та нар сонссон уу? Сонсч байсан байх тийм ээ? Левайс Страус гэдэг хүн. Уг нь бол тэр хүн юудэ гаралтай хүн боловч Германд төрсэн байна. Тэгээд
Германда өсөж том болсны дараа тэр Америк руу цагаачилж ирээд Америкийн Нью-Йорк хотод байдаг орон сууцны хорооллуудаар яваад бараа зардаг, бүтээгдэхүүн борлуулдаг ажил хийдэг байжээ. Гэтэл 1850 оны үед баруун Америкт хожмын үеийнхнийхэнд алтны халуурал гэж нэрлэгдсэн үйл явдал болсон байна. Маш их уурхайнууд бий болж том хотууд байгуулагдаж зам харилцаа хөгжиж, тийм ээ, үүний улмаас алт хож олборлох гэсэн хүмүүсийн асар их хэмжээний нүүдэл баруун Америк руу нүүж, баруун Америк даяараа маш их бужигнсан ийм цаг үед тэр газар даяар уурхайчдын майхан хороолол бий болчихсон байна. Хөндөй даяар майхан хорооллууд бий болсон байгаа. Яг энэ үед нөгөө Левайс Страус гэдэг хүн маань Сан Франциско руу нүүж, одоогийн Сан Франциско шиг байгаагүй, зүгээр л ийм уурхай хөндөй уурхай хот байсан байгаа байхгүй юу? Кабойчууд байдаг газар гэсэн үг, тийм ээ. Тийшээ нүүж тэгээд тэнд байгаа нэгэн майхан хорооллын ойролцоо байрлал нь бизнесээ шинжилсэн нь майхан ойж зарах ажлыг эхлүүлсэн байна. Гэтэл нэг өдөр маш том аз тохиож цэргийн зориулалтаа цоохор майхны 1000 ширхэг майхны захиалга авсан. Энэ бол маш том аз, маш ховор боломж байсан учраас Левайс энэ азыг өөрийн болгохыг хүсэхдээ ихээхэн хэмжээний зээл тавиад, тийм ээ, өрт тавиад зээл аваад ажилчдыгаа өдөр шөнөгүй шахамдуулсаар байгаад өнөө 1000 майхнаа бүгднийг оёод дуусгачих. Ингээд захиалагчийн захиалгыг хүлээлгэж өгөх дээрээ тулсан чинь гинт санаандгүй аюул тулгарсан нь нэг нь ажилтны алдаагаар өнөө майхан бүгдээрээ хөх цэнхэр өнгөтэй болоод хуурчихж, будгийн буруу оруулаад өнгийн буруу гаргацсан байсан. Цэргийн майхны хувьд бол өнг чухал. Өнг бол өнгөлн далдалт буюу нуугдах зорилготой өнгөн чухал байдаг газрын өнгөтэй байх ёстой. Тэгэхээр энэ өнгөнд цэнхэр хөх өнгө яасан ч таарахгүй учраас захиалагч өнөө майхныг авахаас татгалцсан байна. Ингээд Левайс маань яах аргагүй устгалд оруулах шаардлагатай 1000 цэнхэр майхантай болж маш санаандгүй аюултай нөхцөл байдал ба гинтийн цохилт, өрийн дарамт, санхүүгийн хямрал, дампууралтаа нүүр тулжээ. Тэгээд яахаа мэдэхгүй бүр аргаан бараад гадаагаа үйлдвэрийнхээ гадан гараад зогсож байгаа санаандгүйгээр уурхайн хэсэг ажилчид бөгнөрт зогсоод өмднийхээ уранхааг ойж байгааг харахтаа амандаа ингэж бутнаж өмднийхэн даавууч өгөрчгчтэй чаваас майхны даавуугаар оюулч амархан өгөрөхгүй дээ. Яг энэ мөчөд толгойд нь аянга гялс гэх шиг супер санаа төрсөн байна. Тэгээд хөх удганаас л хэрэггүй болсон майхнуудыг бүгднийг эвдээд оронд нь ажилчдын өмсөх бат бөх мөрөвчтэй мөрөвчгүй янз бүрийн өмднүүдийг ойж зарсан бөгөөд энэ өмд яг далавчтай шувуу адил хуу зарагдчих. Бүгдээр оёол нисдэг. Үнэхээр супер тийм боломж болон эргэлтийг амссан байна. Энэ бол бидний дуртай өмсдөг Левайс гэдэг джинсний үүсэл юм. Эндээс Левайс джинс, тэргүүтээ джинсний өмд үүснэ гарсан байна. Өөрөөр хэлэх юм бол аюулын ард нуугдсан боломжийг санаандгүй байдлаар олсон нь төсөөллийг давсан их том эргэлтийн цэг, их том өөрчлөлт ба тийм ээ боломжийн цэг байсан гэдгийг бид нар эндээс харж байгаа. Өөрөөр хэлэх юм бол яхаач мэдэхгүй нөхцөл байдал, дампуурлын арга баргцсан нөхцөл байдлаас огцом эргэлт хийж төсөөлөөгүй боломж ба ашиг орлогот хүрч, тийм ээ, өнөөдөр бидний дуртай цэнхэр джинсийг үйлдвэрлэж эхэлсэн байна. Бид нар заримдаа яг ийм байдалд ордог. Би яаж агаад ийм алдаа гаргачих вэ? Одоо яах вэ? Одоо яана? Яг л ийм аюул, асуудал, аргагүй байдал, гинтийн цохилт, эсвэл олон жилийн давтагдсан байдлаас үүссэн нуралтууд амьдралд бий болдог. Гэхдээ юу гэж хинч энэ аюулын дунд ямар боломж нуугдж байгааг мэддэггүй, харж чаддаггүй. Энд л асуудал байдаг. Гэтэл Библийн тийм ээ Ром 8:28 дээр ингэж хэлсэн байгаа. Бурхныг
хайрладаг. Дагаад хэлье. Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажилтгийг бид мэднэ. Дахиад нэг удаа хэлье. Бурхныг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх зүйл хамтдаа ажилтгийг бид мэднэ. Амен. Амен. Библи бол ингэж хэлсэн. Өөрөөр хэлэх юм бол амьдралын эргүүлэх боломжгүй алдаа, зөрчил, ялагдал буюу аюулын дундаж Бурхны ажил явагдаж байдаг бөгөөд улмаар түүний хүсэл алдаа мадаггүй төгс төгөлдрөөр гүйцэж биелдэг гэдэг та итгэдэггүй гэдэг тухай асуулт юм. Амен уу? Амен. Бидэрт яг л ийм итгэл хэрэгтэй байгаамаа. Аюулаас боломж руу эргэх эргэлт нь бидний итгэлээр дамжиж хийгддэг. Хичнээн аюулын дунд, асуудлын дунд боломж байсан ч бидэнд итгэл байхгүй бол тэр боломжийг эргүүлж чадахгүй. Тэр боломж тэр чигтээ өнгөрн нотно. Харин бидэнд итгэл байвал тэр итгэлээр тэр боломж тийм ээ эргэлт бий болж боломж биднийх болтг юм аа. Тийм учраас бүгдээрээ хамтдаа хажуудлын үндэ хэлье да. Нөхцөл байдлыг итгэлийн давлгаагаар хэмэх цохигдсон. Амен. Амен. Нөхцөл байдлыг итгэлийн давлгаагаар хэмэх цохиж эргүүлж цоошо нөхцөл байдал болгож чадах итгэлийн хүчтэй хүмүүс болцгоё. Амен. Тэгэхгүй нөхцөл байдлыг хараад хүлээн зөвшөөрөөл шаналал авил хизээч тийм эргэлтийг амсаж чадахгүй юм байна. За өнөөдөр бидний уншсан түүх болвол Библийн бас хамгийн гайхалтай түүхүүдийн нэг байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ түүхийг төсгөлд нь нар сар хоёр хөдлөөгүй тухай. Энэ бол НАСА-гийн эрдэмтэд үнийг баталсан тухай Чонгоны пастор маань номлол дээр ярьжсэн байгаа тийм ээ. Тооцоолоод үтсэн чинь бүтэн өдөр алга болцсон. Бүтэн өдөр буюу 24 цаг хайччихваа гэдээ тооцоолоод хэн ч олж чадахгүй байтал НАСАд байдаг тийм ээ. Эрдэмтэд кофе зөөдөг христчин эмэгтэй эрдэмтдийн энэ хэдэн хоног сарын шаналлыг сонсоод Библиэлд л хариулт нь байдгийн штэ гэд. Тэгээд сонирхоод би судлаад үтсэн чи яг энэ Йошуагийн цаг үед тийм ээ 23 цаг 45 минут ч илүү гарч ирээд дараа нь хиний Илиягийн Ахабын цаг үед үлдсэн 10 хэдэн минут нөгөө сүүдрийг богиносгодог энэ үйл явдлаар буцааж нарыг эргүүлсэн, нарыг др гэд ухраасан тийм ээ. Энэ үйл явдлаар энэ 24 цагийн учир олдчихэ гэж пастор маань зөндөө бидэрт номлодог байсан байгаа. Үүгээрээ энэ түүх бол итгэмээргүй домгийн шинжтэй юр бусын ийм түүх боловч энэ нь бодтой болсон явдал юм аа. Яг л энэ маш олон хаадын нэр гарч ийн, газар орны нэр гарч ийн, хичнээн зохиосон домог байлаа гэд ийм олон бодит түүхэн газар орн хаадын нэр орох боломжгүй. Тэгэхээр эдгээр бүх хаадууд нь дэлхийн түгэнд бодиттой байсан. Эдгээр бүх газар орн нь яг л тухайн цагт яг л тийм нэртэй байсан газар орн энэ үйл явдал яг болсон үйл явдал юм аа. За юу болсон бэ гэхээр Израильчууд Бурхны тушаалаар Канааныг байлдан эзэлж байгаа. Канаан газрыг Бурхан өгсөн тийм ээ. Тэгэхдээ Израильчууд хамгийн эхлээд төв рүү дотолсон. Канааны төв рүү. Ингээд төвийн хамгийн эхний хот цайзуул Ерихо. Ерихог Израильчууд супер натурал буюу байгалийн хүчийг давсан аргаар эзэлсэн байгаа. 6 тойроод 7 дээр нь хашгирсан чинь хотын хэрэм нураад хэрэм нурхтаа зэрэгцэн бүгд дайрч ороод Ерихог эзэлсэн байгаа. Юр бусын зүйл болсон. Тэрний дараагийн жижиг хот бол Аи цайз. Аи цайз дээр Аханы шунлын алдаа гарсны дараа Йошуа дахин стратеги боловсруулад тэднийг мэхэлсэн, зарим хэсэг нь араас нь отоод, хэсэг нь урдаас нь дайраад аяичууд тэднийг хөөхөр нь ард үлдсэн хэсэг нь буцаж ор цайзыг эзлэх стратегиар цайзыг эзэлсэн. Ийхүү төвийн нутгийн хоёр гол объект хотыг тийм ээ цөлийн нүүдэлчин болох Израильчууд эзэлсэнийг мэдээд Канааны өмнө дутагт амьдардаг 6 хаан тулс байсан. Энэ хаан тулсын хаадууд нь маш их айж, маш их имэж яахаа мэдэхгүй сандарсан байгаа. Тэгээд тэд хамтдаа нэгдэж өмнөд Канааны холбоотон айрмыг байгуулж байгаа. Өмнөд Канааны холбоотон айрам 6 аймаг нэгдэх ёстой байсан. Гэтэл өмнөд Канаан дахь хүчирхэг аймагуудад нэг болох эрчүүдэнд хүчирхэг тийм ээ Аигаас дутгааргүй том аймгийн нэг болох Гибеон
энэ холбоонд нэгдэлгүй, харин ар хударгаар нь очоод Израильд дагаар орчихж байгаа. Яагаад гэвэл улс төрийн хувьд 6 аймаг нэгдэн хичнээн хүчрэхэг айрамтай болсон ч Бурхны ард түмэн Израилийг яасан ч ялж чадахгүй юм байна гэдгийг Гибеон мэдсэн байгаа. Өөрөөр хэлбэл Гибеончууд Канаан нутгийн ирээдүрөө хандсан Бурханаас эхлэлтэй том өөрчлөлтийн тэр салхийг анзаарсан байгаа. Мэдэрсэн байгаа. Тэгээд энэ хараагаараа тэд Канаанд Израильд нэгдэж байгаа бөгөөд Бурхан Канааныг Израильд өв болгож өгсөн л бол тэдний эсрэг хинч зогсож чадахгүйг Гибеончууд ойлгосон. За ийхүү дагаар орохдоо бид нар Библийн түүхийг нь мэднэ, сонирхолтой аргыг хэрэгэлдэг. Тэд нар баг зэрэгэлдээ шахуу Төв аймаг, тэгээд Өмнөд аймаг гэдэг чинь маш ойрхон ийм Гибеон. Гибеон аймаг гэдэг бол өмнөд нутаг ба төв нутгийн хил дээр байдаг аахгүй, зааг дээр байдаг. Ийм зэрэгэлдээ хөрш мөртлөө тэд нар хэрэгээр яасан гэхээр хуучирч мууцсан гутал өмсөөд, гандаж өгөрсөн цамц өмд өмсөөд, хатаад хөгзөрсөн талхны үлдэгдэл ба үүрмэгтэй хуучирсан хүүдий бариад, алс холын замд аяншиж ядарсан царай гаргаад Йошуа дээр ирж байгаа. Тэгээ бид холын аймагт байдаг хүмүүс байна. Бид нар таны хүч чадал сүр завхлан хараад Бурхан танаа талд байгааг мэдээд бид нар танаад дагаар орохоор ирлээ. Бид танаад өндөр эрх мэдэл хүсэхгүй. Бид зүгээр ус түлээгчин бэлддэг л хүмүүс болёо. Эзэнтэн минь та биднийг инэрлтэй багтааж хайрлаач гэсэн чинь яг энүүд Йошуа алдаа гаргадаг. Болгоомжтой байхаа мартаж нүдэнд харагдах байдлаар тэдний дүр эсгсэн байдалд нь хууртаж улмаар Израиль Гибеон хоёрын хооронд харилцан довтлохгүй хамтрагчд болох энхийн гэрээг байгуулчихж байгаа. Йошуа Бурханаас асуугаачгүй шууд тэдний байдлыг хараад өрөвдөж сэтгэл нь хөдлөж хөрх юм байна. Үнэхээр холын хүмүүс юм байна гэ гэрээ байгуулад ард түмэн бол дургүй байсан. Нэгэн тэд ард түмний дунд ороод ажиллаад бүх үйл явдал өнгөрсний дараа л тэд Гибеончууд зэрэгэлдээ хөршин болохыг мэдээд яагаад ингэж хуурваа гэхэд нь бид нар аргагүй болоод ингэсэн юм аа гэж Гибеончууд тайлбар тавиад Йошуа нэгэнд гаргасан шийдвэр болохоор тэгээд өнгөрөөд инхүү Гибеон Израиль хоёр энхийн гэрээтэй болчихж байгаа. Гэтэл энэ үннийг Канааны өмнөд нутгийн 5 аймгийн хаадууд мэдээд бүр жилийнх айсан. Бас Гибеонд маш их уурлан хилгэнж байгаа. Тэд өөрсдөөс нь урвсан. Тэгээ зогсохгүй тэдний байрлал газар зүүн хувьд стратегийн чухал ач холбогдолтой газар төв ба өмнөдийн зааг. Хэрвээ Гибеон Израиль болчвол бусад аймагуудыг эзлэхэд Израильд маш амархан, дайралт нь илүү амархан болгосон байгаа. Гибеончууд ийм зүйлийг хийсэнд нь бусад 5 аймгийн хаадууд машид уурлан ихэд хилэгнэн Гибеоны эсрэг дайтахаар армаа цуглуулж байгаа. Энэ бол өнөөдрийн бидний уншсан хэсгийн эхлэл байгаа. За ингээд армаа цуглуулсныг мэдээд Гибеоны хаан Йошуа руу загтал хөргүүлдэг. Энэ загтлын агуулга 6 дугаар ишлэлдэр байгаа. За би эндээс 6-аг та бүхэн уншаад өгье. Тэгэхэд Гибеоны ирчүүд Гилгалийн хуаран руу Йошуад хил хөрвүүлэхдээ та зарцнараа бүх өсөр хаяач уулаар нутагта Аморичуудын бүх хаад бидний эсрэг нэгдээд байгаа учраас бидэн дээр даруйхан ирж биднийг авран туслаач гэвэ. Ийм утгатай тусламжийн загтлыг илгээж байгаа. Йошуа болвол армийн удирдагч ард түмний удирдагч хүн. Тэр гаргасан буруу шийдвэрээсээ болоод маш төвөгтэй хэцүү байдалд орж байгаа. Яг үнэндээ энэ холбоотны арим Израиль руу довтлоогүй. Гибеон руу довтлсон байхгүй. Тэдний л хэрэг. Гэтэл ямар ч хэрэггүй тулаанд Йошуа буруу шийдвэрээсээ болоод татагдан орхоос аргагүй болж байгаа. Ард түмэн ч ууртай байсан, цэргүүдч ямар ч тулдах сонирхолгүй ийм нөхцөл байдалд Йошуа орж байгаа. Тэглээгээд Йошуа хариуцлагаас зайлсхийх гээгүй. Зүгтах боломжгүй энэ хариуцлагын өмнө одоо л нэгэн бурхан танд нь залбирч байгаа. Эзэн бурхан Йошуагийн өмнө нэгүүлсэнгүй байсан. Тэр Йошуаг зэмлээгүй, хариуцлагаа ганцаараа үүргээд орхиогүй, буруу хариуцлага, буруу шийдвэртэй шахагдана арга барагдаад
Тийм ээ? Ард түмнийхаа ч өмнө буруудаа, цэргүүдийнхаа ч өмнө нүүр өргөт одоо ирэхгүй. Тэглээгээд Гибеончуудад өгөө гэж хэлж чадахгүй байдалд орсон удирдагчид Бурхан ингэж амлаж байна. Бүгд хамтдаа 8-аас сэтгэл ишлэгийг харъя. 8-аас зэрэглсэн. Мөн эзэн Йошуад тэднээс бүү. Учир нь би тэднийг гарт чинь өгсөн. Тэдний нэгэн ч та нарыг сүрэн зогсож чадахгүй гэж айлтлаа. Тийхүү Гилгалаас жагсан шүнжин алхсаар Йошуа тэдний дээрээс гинэт буув. Бурхан амлаж байгаа. Тэдний нэгэн ч та нарыг сүрэн зогсож чадахгүй. Бүү. Өөрөөр хэлбэл Бурхан Йошуад хандана, тийм ээ? Гэхдээ яа их вдэ? Чи яагаад нөхцөлөдлийг ийм болгочих вэ? Чи нэгэнт ийм болгоцсон юм чинь одоо тэргүү угаасаа Канааны аймагуудыг эзлэх нь зориг юм чинь одоо яа их вдэ? Цаг хугацааны л жоохон өмнө болчихлоо. Одоо би та нарт туслахаас ялтыг чинь өгөхөөс одоо яах вдэ гэсэн дурамчхан, тийм ээ? Йошуад одоо ялт тулгсан ийм нюансаар Бурхан энэ үгийг хэлээгүй байгаа. Энэ одоо Бурханы амлалт нь Израильд амласан ялалт гэхээсээ илүүтэй ганцхан Йошуад хандсан Бурханы дэмжлэгийн дуу хоолой, урмын дуу хоолой гэж ойлговол илүү ойрхон сонсогдож байгаа. Амен уу? Амен. Бурхан хэлж байгаа. Юунаас ч бүү гэж би чамд хэлсэн биз дээ. Би чамд байгаа штэ. Юу нь асуудал гэж хэн ч чамайг яаж чадахгүй. Бүү гэж яалтчгүй байдалд ороод, тийм ээ? Хийх гэж байгаа тулааны өмнө Бурхан Йошуад том ялалтыг амласан байна. За тэгээ Бурхан амллаа гэд, тийм ээ? Өмнөд Канааны 5 хааны эсрэг Йошуагийн айрам мэдээж яг Гибеончууд байгаа тулалдлаа гэж ботход энэ бол асар том тулаан бөгөөд аюултай ямар ч одоо 5-1-ийн харьцаатай шахуу, ямар ч боломжгүй шахуу ийм одоо тулаан байсан. Гэтэл Йошуад итгэл байсан. Эзэн аюулыг эргүүлэн боломж олгоно. Эзэн асуудлыг, эзэн алдааг нь эргүүлэн энчтэн сайхан болгоно. Ёроол болгоно, ялалт болгоно гэж амлаж агаад Йошуа итгэсэн байгаа. Энэ амлалтаас тэр зуурсан. Тэр асуудлын өмнө, алдааныхаа өмнө Бурхан танд залбирахдаа, залбирал дундаа Бурханы оршихуйг, Бурханы дуу хоолойг итгэлээрээ мэдэрсэн байгаа. Бид нар их хүчлэн алдаа гаргаад асуудалд орохдоо бид өөрийнхөө бурууг л мэдрээд байхаас Бурханы оршихуй, Бурханы дуу хоолойг мэдэрч чаддаггүй. Бид өөрийнхөө муу мухаа дээр л төвлөрдгөөс биш. Эсвэл бид хитрхи өөрийгөө дөвөөлгөж гэмшихгүй, тийм ээ, байж алддагаас биш, бид Бурханы бодит оршихуй, Бурханы дуу хоолойг сонсож чадахгүй тохиолдол олон байдаг. Гэтэл Йошуа дийлэхгүй мэт асар том хариуцлагын дарамтанд орохдоо ч Бурхан хамт байгаа гэдгийг мэдэрсэн байгаамаа. Тийм учраас бидний яг ийм итгэл хэрэгтэй байна. Бид амьдралдаа зайлах боломжгүй асуудал, аюул одоо тохиолдож, надаас болж, өөр хэн нэгнээс болж бид нар аргагүй байдалд орох үедээч итгэлээрээ шийдвэр гаргаж, сэлмээс суглаж, жадаа өргөж, бамбаагаа барин тулалдахдаа Бурхан хамт байгаа учраас агуу том ялалт ирнэ гэдэгт итгэдэг байцгаая. Амен уу? Хүний ухаан, хүний логикийг итгэлээр нураадаг байцгаая. Амен. Тэгжээж эргэлтийг авна. Тэгжээж гайхамшигыг амсна. Амен. Бурхны ажил бидэнд ойлгомжтой, бидний логикийн дагуу хийгдээд байдгийн бол Бурхны ажил гэж байхын хэрэг юу байгаа юм бэ? Өнөөдрийн үг болвол та бидэнд яг тийм амлалтыг өгч байгаамаа. Амьдрал цөхөрсөн, аргагүй байдалд орсон, нурсан, бүх зүйл боломжгүй мэт болсон, яаж агаад ийм болчвоо, эсвэл миний хүч хөрөхгүй, шийдэж чадахгүй, надаас хитрхи өндөр, яаж хийх нь мэдэхгүй асуудлын өмнө ч бид итгэлээрээ дайрдаг, давшдаг, алхдаг, маршилдаг байхад бидэнд итгэл хэрэгтэй бөгөөд өнөөдрийн түүх, өнөөдрийн Библи яг ийм амлалтыг бидэнд өгч байгаамаа. Амен уу? Хажуудлын үндэ хэлдэ, чиний алдаан дундаж эзэн байгаа. Тийм учраас бат итгээрэй. Тэгээд зуураараа. Тэгвэл эргэлт бий болно.
Амен. 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 Бид нар энэ амлалтын үгээс бат зуурах юм бол арай чамаа ам мөлтөс давж гарах мэт давааны өмнч бас бүр огт чадахгүй мэт өндөр том асуудлын өмнч бид ялалтыг боломжийг олж авч чаднаа. За тэгвэл Йошуа яг яаж итгэсэн юм бэ? Энэ итгэл яг яаж явагдд юм бэ? Бид итгэнэ амин гэж хэлэх өөр, начар дээрээ итгэх өөр байхгүй юу? Амаараа хэлэх өөр. Яг асуудал тулгарх үед яг аюул дунд үнэхээр итгэх нь өөр хэрэг. Тэгвэл бүгдээрээ Йошуагийн талаар жоохон наривчлан харвал яаж энэ итгэл илэрч байгааг харах боломжтой юм аа. Йошуа энэхүү амлалтын нөгөөнд бүдэг бадаг тэг сэнгис хийгээд итгэсэн үл итгэсэн байдлын завсар хариулаагүй. Бидний алдаа энд байдаг. Бид нар итгэж байгаа гэсэн мөртлөө давхар санаатаа бүдэг бадаг итгэсэн итгээгүй хоёрын яг торгон заагаар яваад идэг. Ингүүл чингчи тэгвэж тэгчи гэд ингээд тэгэхээр болохгүй байгаа, эргэлт ихгүй байгаа байхгүй тийм ээ. Гэтэл Йошуа энэ амлалтын үгийг авмагцаа Гилгалаас Гибеон хүртэл тийм ээ хол зам. Тэгээд шүнжин цэргүүдийг жагсаагаад хурдтай алхсан. Бүгдээрээ хурдтай. 1 2 1 2 гэдэг ингээ хурдтай маршлаараа цэрэг айрмаараа жагсаж зүгээр нэг жагсаалаараа шүнжингөө явсан баг. Мэдээж хүмүүс дургууд хүчгүй байсан, Йошуагийн буруу штэ гэж хүмүүс бодож ирсэн тийм ээ. Гэсэн ч Йошуа энэ бүгдийг зангидан итгэлээрээ энэхүү жагсаалыг зохион байгуулсан. Гилгалтай харьцуулахад Гибеон нь өндөрлөг газар, уулархаг нутаг юм. Далайн түвшлээс 800 метрийн өндөрт байдаг уулархаг нутаг бөгөөд зам нь чулуурхаг хатуу хэцүү замтай учраас яг ийм жагсаалаар бүх шүнжингээ явна гэдэг бол Йошуагийн айрмын хувьд бол амархан биш ажил юм аа. Шөнийн харанхуу, элдв аюул, амтан, гэрэлгүй байдал, хад чулуунд бүдэрч унах, шалбарах тэгээд эдгээр дотроо сэтгэл тавгүй, бухимдмаар, үнэхээр ялалт ирэхүүгүй юу, бурхан амлсан л гэж юм, яах ч юм блэ гэх сэтгэлийн эргэлзээ. Тэр бүх хэцүү байдлыг даван туулж ижил ийм ялалт ирдэг байгаа. Тийм байдлыг даван туулахгүйгээр ийм ялалтыг бид нар амсаж чадахгүй маа. Тэгээд тэд нар уулан дээр уулахрын дотор гарахдаа холбоотны айрмаас илүү өндөр газар гарсан учраас дээрээс нь гинтийн дайралтыг хийсэн байгаа. Холбоотны айрам хооргонсон байгаа газар магадгүй нэг хөндөй юм уу талархаг газар байсан баг. Гэтэл Израилийн айрам хурдан маршаар алхаад шүнжингээ яваад тэдний дээр гараад илүү өндөрт гараад дээрээс нь гинтийн цохилтыг өгсөн байгаамаа. Амен. Тийм учраас тийм ээ итгэл дотор бат итгэлээр чадах бүхнээ хийж дайралт хийсэн учраас өмнөд Канааны холбоотны айрмын хувьд энэхүү дайралт нь шок байсан. Гинтийн байсан. Тэд үнэхээр балмагдаж, тэд үнэхээр сандарсан. Учир нь өмнөд Канааны холбоотнууд Йошуаг тийм ээ Гибеонд туслахгүй байж магадгүй гэж утсан байхгүй. Юу гэж Йошуа өөртөө хэрэггүй тулааны төлөө Гибеоны төлөө ирэхвдээ. Гибеончууд тэдний ус түлээгэл зөөдөг боолууд төдий юм чинь дээ. За яг магадгүй Йошуа бурхнаа бодоод ирж болох юм. Гэхдээ Йошуа тийм хурдан ирж чадахгүй дээ. Удна шийдвэр гаргах гэж удна, ирэх гэж удна тэр хооронд бид Гибеоныг эзэлнэ гэж холбоотны айрам ботсон байх. Гэтэл Йошуа тэдний санснаас маш хурдан, маш шаргуу, идэвхтэй, давшингуй хандлагыг гаргаж, учир нь түүний итгэл байсан болохоор тэр итгэлээрээ энийг хийж тэгээд тийм ээ гинтийн дайралтыг хийсэн байгаамаа. Энд л Йошуагийн биднээс ялгагдах давуу байдал байгаа. Бурхны эргэлтийг боломжтой болгох итгэл түүнд байсан. Бид амьдралын аюул замлын дундаж итгэлээр бурханлаг эргэлтийг бий болгодог бусдаас өөр итгэлийг Йошуагаас харж байгаа. Ийм хүмүүст онцлог байдаг. Амен. Бид нар ийм итгэлтэй байгвал онцлогийг өөртөө тээх ёстой. Энэ онцлог нь юу юм бэ? Аюулыг эргүүлэх боломжийг хайна. Аюулыг боломж болгоно эргүүлэх тэр нөхцөл байдал боломжийг хайна. Самардна, эрж үзнэ, идэвхтэй хийн. Зүгээр суугаад байдаггүй гэсэн үг. Ялагдлаа, болохгүй бүтэхгүй гэд амаараа болохгүй бүтэхгүйг яриад суугаад байдаггүй. Итгэлээрээ тийм ээ самардаж, маажиж, идэвхтэй алхам хийж
боломжийг хайдаг. Йошуа яг л идэвхтэй дайчин давшингуй арга замыг сонгосон. Тэр аюулыг боломж олох, эргүүлэх итгэлийн давуу чанарыг эзэмсэн нэг юм аа. Тэрээр аюулын дундаж Бурхны нуус нь эргэлтийн боломж байгааг мэдэрсэн байгаа. Мэдэрсэн. За өмнөд Канааны холбоотны улс гэдэг бол 5 улс. Йошуа угаасаа эдгээр 5 улсыг нэг бүрчлэн эзлэх ёстой. Бурхан тэг гэж хэлсэн байгаа. Тийм ээ? Тэгээд яасан бэ гэвэл одоо энэ удаагийн тулгааныг сайн хийчихвэл 2 сумаар 1 тулаа биш, 1 сумаар 2 тулаа биш, 1 сумаар 5 тулаа агнах боломжтой байгааг Йошуа харж чадсан байгаа байхгүй. Аюулаас айх биш. Энэ аюулыг бид нар боломж олгоно эргүүлвэл вау, 1 сумаар 5 тулаа нядлах нь штэ гэж Йошуа харж чадсан гэсэн үг. Тэгээд дээр нь Бурхан амлаж байгаа юм чинь боломжгүй бишээ гэж үзээд Йошуа өөрөөс шалтгааллах бүгдийг идэвхтэй, зүтгэлтэй, санаачлахтаа тийм ээ хүнд бэрхийг үл ажирна. Харанхуй шуум байсан ч жагсаалаараа алхна, уулыг давна, усыг туулна. Тэд энэ газрыг энэ одоо Бурхны эргэлтийг боломжтой болгох итгэлийн үлсийг гаргасан байгаамаа. Амен уу. Үүнийг Йошуа мэдэрсэн, энэ мэдрэмж итгэлээсээ зурсан. Дээр үеийн тулаануудын онцлог нь цайзыг эзлэх. Цайзыг эзэлчвэл тулаан дуусчихдаг. Хүн бүрийг алах шаардлагагүй. Цайз эзлэгдсэн л бол тулаан дуусаа. Тийм ээ? Тэгэхээр Ерихо бол юр бусын байдлаар Бурхны одоо аргаар эзлэгдсэн. Аи хот бол бас Йошуагийн ухаанаар эзлэгдсэн. За тэгвэл цаашид Гибеон бол буугаад өгчлөө. Үлдсэн 5 одоо улсыг, хаант улсыг буюу аймгийг 5 тулаан хийнэ. Энэ 5 аймаг тавуулаа 5 уулын одоо нуг бэлт ингээ байгаа. Энд нэг аймаг, энд нэг аймаг, энд нэг. Тэгээ бүгдээрээ цайзтай. 5 тулаан хийж 55 цайзыг эзлвэл Йошуагийн арим маш их хохирол, цус, эдийн засгийн хувьд бэрхшээлтэй, илүү ядарна. Тийм ээ? Илүү ядарна. Гэтэл тэд одоо сайн дураараа цайзаасаа гарч ирээд талд цуглардсан байна. Биднийг эзлээд өгөөч гэсэн шиг өөртөө цайзаасаа гараад ирчихжээ. Тэгээ бөөндөө байна. Энэ бүр боломж биш гэж юу гэж Йошуа харсан байна. Бид нар энэ тавыг яаж дийлдэм бэ гэж ботхосоо илүүтэй энэ бүр боломж биш гэж юу гэж Йошуа харсан. Бурхан энэ боломжийг өгж байгааг тэрээр мэдэрсэн байна. Тэгээд Бурхан түүнд ойлгуулсан. За Йошуа нэг л дайралтаар бүгднгийн нам цохиороо. Тэгээд бүгдийн тэгш газар ил гаргаад нэг дор цуглуулна бэлдэж өгсөн байна. Мэдээж энэ нь Израильчуудын хувьд бол хүсшгүй тулаан байсан. Дийлэхгүй мэт, хэцүү мэт, хаширмаар, бууж өгмөр, ядаргаатай, хиймээргүй зүйл байсан. Аимшигтай зүйл байсан. Гэвч тэд дуулууртаа итгэлээр алхах үед боломж бий болсон байгаамаа. За тэгвэл таны амьдралд яг ийм аюултай зүйл, асар хүнд, дарамттай яасан шийдэгдэхгүй мэт. Нэг үржлийн хийх гээ тэгэхээр төвхтөө тэ нэр хүн тугарч нүүр улалзаж өөрийгөө өхүүлж доошо орох гээд байгаа юм шиг. Нэг үржлийн хүн болгондоо уулзаж яар тайлбарлах гээд тэгэхээр ичмээр санаа зовмоор хэцүү хүсэхгүй тийм зүйл байна уу? Магадгүй энэ Бурхан өөрийнхөө хайр инэрлэр бүх асуудлыг чинь бөөгнүүлж хагаад нэг том цохилтыг өгөхийг хүсэж байгаа боломж байж магадгүй гэдгийг анзаараасаа гэж хүсэж байна. Амен уу? Эдийн засгийн хувьд хэцүү байна, харилцааны асуудал байна, ажил болж өгөхгүй байна, тий? Бас дээр нь итгэлээрээ ч өдөртөө өсөж өгөхгүй юм, үр хүүхд өөдөж нэг сайн болж өгөхгүй, бүгдээрээ хэцүү. Яах юм бэ? Алийн нэхэлж хийх юм бэ? Ийшээ явах гэхээр энэ болохгүй, ийшээ явахаар тэр болохгүй, яах вүлээ? Ийм одоо нөхцөл байдалд байгаа бол Бурхан магадгүй бүгднгийн тал газар бөөгнөлтсөн байна. Та бүгднгийн асуудал гэж мэдэрч харж байгаа чинь боломж юм аа. Бүгднгийн шийдэх зэрэг, тавуулангийн зэрэг биш гэхэд хоёрыг нь, гурвыг нь шийдэх ийм эргэлтүүдийг Бурхан дотор нь нууцсан байгаа. Амен уу? Амен уу? Та үнийг мэдрэн итгэлээрээ яг зөв оновчтой цохилтыг хийхэд итгэлийн давлгаагаар аюул боломж олно хуурдаг байх нэ. Амен уу? Амен уу? Йошуа яг л ийм гайхамшигыг итгэлээрээ хийж чадсан юм аа. Тийм учраас бид нар Йошуагийн итгэлийг сурах хэрэгтэй юм аа. Амен уу?
Бурхны хайр инрэл 5-ыг 1 болгодог. Ашигтай ийм эргэлтийг бидэнд өгдөг. Энэ эргэлт нь тэгтээ таныг дуудлаганда, үүрэг хариуцлаганда төвлөрч, тийм ээ, дуулууртай байж, анхаарч, зориулн золиослох үед л бий болдог. Ямар ч анхааралгүй, тэгдэг гэсэн тийх байлгүй дээ гээл өөрөө юу ч хийхгүй, гим нүгэл үлдээл, махан биеийнхаа таашаалаар амьдрал авил, нөхцөл байдал улам дордно, улам муудна. Харин нөхцөл байдлын дунд миний дуудлага юу вэ? Миний жинхэнэ үүрэг юу вэ? Жинхэнэ хариуцлага маань юу юм бэ гэдгийг мэдэрч түүнийгээ хийхийн төлөө хариуцлага үүрч дааж давшгүй даваа байсан ч ачаа хүнд байсан ч түүнийг үүрн итгэлээрээ алхах үед л эзний эргэлт бий болт юм аа. Амен уу. Өнөөдрийн Библийн 10-аас 12-ыг уншвал ингэж утсан байгаа. За уншия. Эзэн тэднийг Израилийн өмнө балмагдуулв. Гибеонд тэд үү олноороо хядуулж Бет хорон руу өгсөн замаар зүхтв. Азеке болон Македа хүртэл тэд цохигдов. Тэд Израильчүүдийн урд талд зүхтэж Бет хороны замаар уруудаж байхад эзэн тэдний дээр том чулууг тэнгэрээс Азеке хүртэл буулгасан бөгөөд тэд үхцгээв. Чулуун мөндөрт цохиулн нөхөст нь Израилийн хөвгүүдийн элдэнд алагдагстаас олон байлаа. Энэ дээр гарч байгаа үйл өгöd бол балмагдаж, хядуулж, зүхтаж, цохигдож гэдэг ийм үгүүд гарч байгаа. Энэ үйл үгийн эзэн биеийн дандаа эзэн буюу Йохова. Эзэн өөрөө хийсэн баг. Эзэн өөрөө хийсэн тийм ээ. Йошуагийн хийсэн юм бол шүнжэнгөө итгэлээр алхсан. 1 2 явъя болно бол 8 1 2 алхсан. Тэгээд дээрээс нь гинтийн уураа гэж дайралтыг хийхдээ бурхан үлдсэн хийчихсэн. Бурхан тэднийг балмагдуулсан, тэднийг тийм ээ одоо хядуулсан, тэд зүхтсан, тэд цохигдсан. Өөрөлдөх юм бол бурхан гайхамшигтай үлдсэн юм аа. Тэгээд үр дүнд нь яасан? Израилийн хөвгүүдийн сэлэмд алагдсан хүний тоогоос илүүтэй Бурхны тэнгэрээс буулгасан том чулуун мөндөрт алагдагсдын тоо олон байсан. Мэдээж тулаан болж байгаа юм чинь тулаан дунд манай танаа дайсны цэрэг манай цэрэг холилдол явж байгаа шүү дээ. Тийм ээ? Аль нь Израилийн, аль нь холбоотны айрын цэрэгийн гэдгийг ялгахад хэцүү. Гэтэ гайхалтай нь Бурхны чулуун мөндөр яг ялгаж ирсэн байхгүй. Яг холбоотны айрын толгоон дээр бам цогч унал бүгдээрээ тас унаал өгчээсэн. Израильчүүдийг бол цохихгүй байсан. Амен уу? Энэ бол Бурхны гайхамшиг байхгүй юу? Амен. Энэ гайхамшиг бидний амьдралд боломжтой. Бид л итгэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Бид нар итгэдэггүй л асуудал байгаа. Аюул дунд энэ тийм ээ зүйл байгаа. Бид нар итгэдэггүй учраас энийг нэг эргэлдүүлдэггүй. Энд чи итгэлээр ажилдаг. Итгэл бол бензин нь, итгэл бол түлшин, итгэл бол энэ одоо мотор нь. Бид нар үүнийг ажилуулахгүй болохоор боломжтой юутай хүүтэйгээ энэ бүхэн өнгөрн отдог байна. Амен уу. Тийм учраас ямар ч одоо аюултай нөхцөл байдал бид энэ үгээс зууръя. Эзний амлалтанд итгэе. Эзэнд итгэе. Эзэнд итгэе. Амен уу. Бид бол супер биш. Бид бол алдаа гаргадаг. Хэрвээ бид өөрийнхөө мундагаар хийгээд байвал эзэн дэш өөртөө итгээд байна. Би мундаг болохоор болсон юм а. Би зөв тооцсон, би ухаантай байсан, би сайн бодсон, би нөхцөл байдлыг мэдсэн болохоор яах вэ эзэн дээр нь жоохон давс ужир нэмсэн л үз. Гэдэг бодол дотор байгаад байдаг. Наанаа тэгж хэлэхгүй мөртлөө. Гэтэл бид алдаа зурчил дундаач тийм ээ эзэн гэсэн чи би танд итгэж гинэ гэд зуурах итгэл Йошуад энэ ялгаатай байгаа байхгүй бидраас байсан. Тийм учраас тэр эргэлтийг тэр амсаж чадсан юм аа. Амен уу. Шөнийн харанхуй аимшиг дундуур чулуурхай газар хөлсөө туслуулна хурдан алхаад өглөөг тэсийн ядан хүлээх ийм хүлээлт, ийм зориулалт, ийм золиос энэ итгэлийн бүрэлдэхүүн болдог. Амьдралын харанхуй цаг үеийг итгэлээр давах. Явхад хэсүү зам байсан ч цусаа арчаад, нулимсаа арчаад өвдгөө гөвөөд дахин босоод итгэлээр алхах. Өглөө ирэх болно, үүр цайнаа, эзэн ажилнаа, нар манднаа гэдэг итгэлээр шөнийг туулах. Энэ бүгд итгэлээр хийгддэг. Энийг хийжээж эргэлтэнд хүрэхээс биш шөн байна боли. Чулуутай маань явахгүй гээл суугаад байвал хизээж байдал эргэлт бий болохгүй. Улам бүр муутах юм аа. Өнөөдөр цагийн хүмүүс маш их амархан шантардаг. Ялангуяа
залуучууд гэж хэлмээргүй байгаа ч гэсэн заримдаа залуучуудаас тийм байдлыг анзаарагддаг. Амархан бууж өгдөг, амархан шантардаг, нөхцөл байдлын тав тухыг хардаг. Жохон тавгүй болвол тавгүй байна, тухгүй байна. Тухгүй нэг л тухгүй. Угаасаа жинхэнэ итгэлийн хүмүүст энэ дэлхий угаасаа тухгүй байхгүй юу? Бидний тухтай газар диваажин байхгүй. Бидний тэгэхэд угаас тухгүй байна. Ямар тухай хайгаад байгаа юм бэ гэж. Тийм биз дээ. Амен уу. Бидний тэгэхээр угаасаа тав тухгүй, бид угаасаа нарийн давчуу замаар загалмаа үүрх замаар алхаж байгаа гэдгээ бид нар дандаа санаж итгэлээрээ бид нар зүтгэх хэрэгтэй юм аа. Амен уу. Миний амьдрал ямар ч гайхамшиг болохгүй байна. Миний амьдрал хэцүү байна. Би ингэж юм гэд олон жил цуглаанд явж, олон жил залбируулж, олон гайхамшиг амсчаад ийм ярьж байгаа хүнийг харахаас дургүй өртөг. Нин нөгөө хэлэхэд юу яриад байгаа юм бэ та чи одоо? Та яасан гэж ийм ярьдаг юм бэ? Хол очиж ярь наатаха. Надаас хол очиж ярь гэж хэлмээр болдог. Шинэ итгэгч бол би ойлгоно. Дөнгөж итгэж байгаа хүн бол мэдээж. Гэхдээ бид нар олон зүйлийг амссан. Би хамтдаа туулаа тэр хүний амьдрал бурхан ямар олон зүйл хийснийг бид мэдж байгаа. Бид нар бүгдээрээ бие бинийгээ мэддэг шүү дээ. Тийм байжээж бид итгэлээр илүү хүчтэй байх ёстоймаа. Амен уу. Тэгжээж бидний гайхамшиг бидний амьдралд эзний гайхамшиг болдог. Тэгэхээр гайхамшигыг авдаг амьдрал итгэл өөр байдаг юмаа гэдгийг битгий мартаараа. Бид уулыг нүүлгэх итгэлтэй бай. Тийм ээ, хэрвээ гичийн үрийн төдий итгэл байвал энэ ууланд нүүж тэнгис тавигдгэвэл хүснээр ч болно. Ялан модонд үндсээрээ сугараад тэнгис тавигдгэвэл хүснээр ч болно гэсэн. Бид уулыг нүүлгэх итгэлтэй байхын тулд сэтгэлээ нүүлгэх ёстой юм аа. Төрүүлээд. Сэтгэлээ, эргэлзээ, айдас, гомдол, үл итгэлээс тийм ээ итгэл, хүсэл, найдвар, хариуцлага өргөх, дуудлага биелүүлэх төвчээр гэдэг зүйл рүү нүүлгэх ёстой юм. Бид нар эхлээд нүдээ шилжүүлэх ёстой. Харцаа, хараагаа шилжүүлэх ёстой. Амен. Тэгжээж бид нар яг ийм итгэлийг эзэмшиж сурнаа. Ийм итгэлийг өөртөө тээж сурнаа. Тийм учраас хамтын тэ чуулган бидний өнөөдөр тийм ээ энэ өдрүүдэд, энэ жилүүдэд манай Монголын амьдрал, бидний хүн бүрийн амьдралд асар олон зүйлүүд бий болж байна. Шийдэх ёстой асар олон тийм ээ одоо асуудлууд, нөхцөл байдлууд үүсэн гарч байна. Энэ зуныг яаж өнгөрөөх вэ? Ямар хурдаар өнгөрөөх вэ гэдгээ би одоо ч ойлгоогүй л байна. Энэ зуны хөтөлбөр програм ямар шахуу байгаа тийм 4 сар хүртэл одоо энэ 3 сарыг дуустал амьсгаах завгүй л явж ирлээ. Энэний дараа тэрний дараа энэ ингээд гүйсээр л бид нар энэ бүгдийг боли хийхгүй яршиг гэ байгаалал байгаалж болно. За дандаа л хийдэм чинь гэл. Энэ бол энэ уулыг эргүүлэх итгэл биш юм аа. Бурхан бидний хэрэгтэй гэж учраас замд мэн тавьсан байна. Энэ дунд Бурханы ажил байгаад итгэн давшингуу дайчин байж Тэнгэрийн анчлыг булааж эзэлдэг. Жинхэнэ тэр итгэлийг эзэмшдэг байх нэ. Амен уу. Идэвхтэй байцгаая. Амен уу. Хажуудлын үндэ гэлд идэвхтэй дайчин байя. Булаа эзлэгцэн зүрхтэй байя. Тухгүй байсан зүгээрээ. Эзэн дотор жинхэнэ тав тух байгаа. Амен. Амен. За хоёрдугаарт нь тийм ээ Йошуагийн итгэл нэгдүгээрт нь ямар байсан бэ гэвэл аюул дунд байгаа боломжийг олж хараад эргүүлэхийн төлөө зүтгэдэг байсан. Хоёрдугаарт нь Йошуагийн итгэл ямар байсан гэвэл эцсээ үцэх байсан. Эцэстэн хүрнэ. Дунд нь яна болиолигээ буугаагүй. Зогсоо бүтэхгүй юм байна уу? Яв буцъя гээгөө. Юу ч болсон эцсээ үснэ. Явсаар бод хан мөргөө тухай золоод өгтөгч бай эцсээ үснэ. Эцэстэн хүрнэ. Ийм итгэл Йошуад байсан. За бид нар 13-аас 12-оос уншия. 12-аас 13. Эзэн Амориочуудыг Израилийн хөвгүүдэд өгсөн тэр өдөр Йошуа эзэн тандан Израильчуудын нүдний өмнө хэлэхдээ өө нар минь Гибеон дээр өө сар минь Аилоны хөндөй дээр тогтооч гэвэ. Тийхүү ард олон дайснаасаа өшөөгөө автал нар тогтож сар эсхөдлөв. Тийхүү нар Тэнгэрийн тэхий дунд тогтож бүтэн өдрийн турш огт хивээсэнгүй. Энэ нь Яшерийн номд бичигдсэн бусуу. Үүнтэй адил хүний дуг эзэн сонссон өдөр үүнээс урдч үүнээс хоошиж байсангүй. Учир нь эзэн Израилийн төлөө дайцсан юм а. Амен уу? Амен. Эзэн Израилийн төлөө дайцсан. Тулаан эзнийх байдаг. Амен. Бүгдээ хэлээ да. Эзэн миний төлөө дайцдаг.
Миний тулаанд эзнийх тиймээс ялнаа. Би итгэж байна. Амен уу? Ийм итгэл байх хэрэгтэй байна. Ийм итгэл өрөөс алга болч нөхцөлөдлийг харахаараа л ингээл тэгэж болохгүй, ингэж болохгүй, энэ ингээ хийцүү, тэр ингээ хийцүү. Мэдхгүй. Итгэж байна. Мэдхгүй. Итгэж байна гэд наана хальс цаана мэдхгүй бүхэл бие нь болчихсон байвал итгэл биш. Итгэж байгаа бол үйлдэл хийх хэрэгтэй. Хариуцлага өрөх хэрэгтэй. Эцсээ хүртэл явах хэрэгтэй юм аа. За энэ дэр юу болсон гэвэл тулаан ингээл явагдал Йошуагийн айрым ялаал бурхан ингээл мөндөр зөндөр борол бүгд үхээл ингэжээтэл нар жаргаж байна. Орой болж байна. Нар жаргах юм бол ямар одоогийн шиг ингээл цахилгаан гэрэл, гудамжны гэрэл гэж байхгүй штэ. Түнэр харанхуй болно. Тэгвэл тулаан зогсохоосоор аргагүй болно. Тулаан зогсвол ялагдж байгаа талд боломж ирдэг. Ялагдж байгаа тал дахин шинэ стратеги боловсруулна. Маргааш өөр маягийн тулаан ихснээр тулаан дахин утсаж, сунжирч, тийм ээ, үргэлжилж, үр дүн өөрчлөгдөж магадгүй болдог. Тийм учраас Йошуа наранд жаргахыг зөвшөөрөөг. Саранд мандахыг зөвшөөрөг. Итгэлээрээ эсэргүүцсэн байгаа. Амен уу? Амен уу? Энэ бол ялгаа нь бидраас ялгарч байгаа ялгаа нь юм аа. Йошуа за нар жаргаж байгаа юм чи одоо яах вэ? Орой болчлаа. Амрын өглөөр тусал үргэлжлүүлье гээг. Юу зогсож болохгүй эцсийн үзнэ. Дуусгана. Хэрвээ одоо зогсвол тийм ээ бүр илүү хэцүү болох учраас одоо нэг дайралтаар дуусгана. Эзэн та нарыг зогсоогооч, сарыг бүү мандуулаач эзэн. Тулааныг дуусгалтаа гэгээтэй байлгаач гэж тэр хашгиран залбирна. Тулааныг үргэлжлүүлсэн байгаа байхгүй. Амен уу? Энд Йошуагийн ялгаа байгаад байгаамаа. Амен. Тийм учраас бид нар ч гэсэн тийм ээ яг л ийм итгэлээр амьдрдаг, үйлчлдэг байя гэж та нарыгаа ерөөмөр байна. Бид нар байгаа байдалдаа сэтгэл ханвал тэр үеэс бид нар алдаж эхэлдэг. Яагаад гэвэл тулаан дандаа явагддаг байхгүй. Бид нар үргэлж тулааны тэхий дунд байдаг. Бидний тулаан бол мах цусны эсрэг биш. Харин энэ ертөнцийн захирагчид харанхуй хүчнүүдийн эсрэг. Нүдэнд үл үзэгдэх сүнслэг хүчний эсрэг бид нар тулалддаг байхгүй. Бид нар мах цусаараа дайтаад Йошуа бол мах цусаараа байлдаад байна. Энэ нь үнэндээ бидний хувьд бол сүнслэг тулаан. Бид өдөр болгоно яг ийм тулаан хийж яадаг. Тэгэхээр энэ тулаан дундаа бид нар тийм ээ нөхцөл байдлыг хүлээж аваад амри, боли, унти, яая тэ ядарчин ингээд авил бид нар дайсандаа боломж өгөөд идэх юм аа. Амен уу? Тийм учраас бид нар үнэхээр эцсээ хүртэл явах тасралтгүй итгэлээр урагшаа байнга давшиж байх ёстой юм шүү. Амен уу? Мэдээж энэ амархан биш. Тийм учраас нарийн давчуу зам гэж хэлсэн байгаа. Нарийн давчуу зам. Амен. Бид нар үнэхээр тийм ээ одоо нумаа одоо эцсийн мөч хүртэл чивчиртэл татж байгаа дайчин шиг бид өөрсдөө чивчиртэл татж эцсээ хүртэл эцсийн үзэн гэсэн итгэлээр бид нар алхаж тэр эргэлтүүдийг гайхамшгуудыг боломжуудыг авдаг. Амен уу? Тийм хүн цөөхөн учраас дуудагдсан олон сонгогдсон цөөхөн гэж Библи хэлээд байгаа. Манай хамтын төжид бүгд тэр цөөхний тоонд үлдгэсдийн тоонд ороосоо гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Амен. Халелуя. Эзэн далдрыг өргөё. Амен. Магтаалын багийнхан бэлтээрээ гарч ирээ зогсоороо. Тийм учраас бид нар шин зүйлийг санаачилж тэр зүйлийн төлөө идэвх зүтгэл гаргаж, чин сэтгэлээсээ хандаж, дээд зэргээр хийнэ гэдэг бодолтой байх хэрэгтэй. Үйлчлэлийн багийнх нь ялангуяа. Ингээс тэгсгээд нэг хоёр гарлаа хоёр нүүрлэл ингэж хийвэл юу ч болохгүй. Бас мөргөл өргөж байгаа та нар мөргөл өргөж байгаа бол бүх хүчээрээ мөргөл өрг. Өөрөөс шалгалаа бүгдийг утсаа унтраагаад эрт ирээд өргөлөө бэлдээд угаагаад эндүүдээд тийм ээ биеэ бэлдээд нэг ч үг алдахгүй сонсохын төлөө залбиралтаа эмээсэн сэтгэлээр юу н унтах эдээсээ чимэхэд сэрээж агаад эсний өмнө үннээрээ сүнсээрээ мөрөг. Энэ бол Йошуагийн итгэл. Йошуа ингэж л амьдрсан байгаа. Тийм учраас нар сар хүртэл зогт туссан. Бурхан нар сарыг эргүүлэхээ марттал Йошуа итгэсэн байхгүй. Юу илээгээ бурхан бүр зогт тусаад за гэд ингээ гацтал нь Йошуа тэнд хүчтэй итгэлээр бурханыг шоконд оруулсан байна. Амен уу? Амен. Тийм учраас бид нар яг ийм онцгой итгэлийн одоо амьдралаар амьдрах хэрэгтэй юм аа. Энэнд зүтгэл ордог, хөлс ордог, чин сэтгэл ордог байхгүй. Амен уу? Бид нар мөнгөний төлөө яаж үхэн хатан хуруу хумсаа хугалдаг вүлээ? Тэрэн шиг бид бурхны төлөө үхэн хатан хуруу хумсаа хуулах ёстой байхгүй яг үнэндээ. Тэр чинь жинхэнэ амьдрал байхгүй. Тэрэн дотор бүгд байгаа.
Манайхаа амен уу? Энийг бид нар ойлгочихвол зүгээр яхаа. Энийг юусэн ойлгодоггүй. Инхээ пастор бол пастор юм чинь тэгж ярьж ятгаж гин. Та нарыг би ятгахад яах вэ дээ? Ер нь бурхан та нарыг ятгах байгаа байхгүй юу? Тэ? Тэгж ярих нь зөв. Пастор хүн болохоор тэгж ярьж байна. Амьдрал өөр шүү. Наад бодлоо нураа. Наад бодол ч л Йошуагаас таныг ялгаатай болгоод байгаамаа. Йошуа тэгж бодоогүй. Израильчууд дуулууртаа дагсан. Тийм учраас тэд нар нар жаргадаггүй, сар манддаггүй байранда тогтохыг харсан байгаамаа. Тэд үнэхээр зүтгэл, зориулалт гаргасан, юр бүс супер итгэл гаргасан. Тэдний итгэл яг бэлэг танхаа итгэл байсан. Тийм ээ? Бямбэ эрен чинь гээд бэлэг танхаа одоо Монголын одоо алдартай одоо хилний хүн байсан байгаа. Бүх цаг үеийн түүхэнд хамгийн гайхалтай хүн гэж түүнийг бид нар ойлгодог, мэддэг. Би итгэлийн хувьд бид нар тийм байх хэрэгтэй юм. Ямар нэг хэвэн зүтгэгдаагүй. Ямар нэг нь одоо тийм биш органик. Яг жинхэнэ бэлэг танхаа юр бусын тий бурхан ч өөрөө бүр шоконд ормоор хүмүүс хараад биднийг бүр гайхмаар тийм итгэлтэй байж аж бид яг ийм эргэлт ийм юр бусын гайхамшгуудыг олж авна гэсэн үг юм аа. Гомдлох, бутнах нь сатаны өрх юм аа. Бид нар гомдлол, бутнаал, уруу царайлал, урам хугараал авил улам бүр өрхөнд лавшраал, улам бүр нөхцөл байдал өндөрсөөл эн дээрээс чинь. Тэгэл чамайг дараал, дарж алчих гээл чи тэгэл бурхны юм яаж чадахгүй. Харин бид нар тийм ээ гомдол бутан нарыг Есүсийн таягаар эзэн тулсан тэр одоо найдвараараа таягдж хаяад итгэлээрээ түүний эсрэг тунхаглаж ингэж давшдаг тийм ээ ийм дайчин Йошуа шиг хүмүүс болцгоё. Амен уу. Энэ жил бид нар яг тийм итгэлээр онцгой ерөөлийг энэ жил ав. Энэ жил бол ерөөлийн жил гэж дахин тунхагламаар байна. Онцгой жил байх болно. Та итгэхээрээ, та найдаараа таны амьдрал онцгой эргэлтүүд бий болсон. Онцгой юр бусын жил байх болно. Онуудан жилийн ужгирсан асуудлууд шийдэгдсэн байх болно. Амен уу. Амен. Та үүний төлөө харанхуй шүнж байсан, уулахыг замч байсан итгэлээр алхаараа нар мандас сар жаргахаар байсан гэсэн түүний эсрэг зогсоороо. Эзний тийм ээ эцсийг үзэх тэр итгэлээр эзний юм зогсоороо гэж Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Амен. Бүгд хамтдаа босоод эзний өмнө намстаа магтан дуулцгаая.